За энэ эмэгтэй нөхөр нь бүр трактороор ийм том аврын машинаар бүр 2 удаа ихнэрээ дайрсан. Тэгээ хамгийн амжигтай нь харчаад тоохгүй зүгээр яваад өгсөн. Сайн байцгаана уу? Шинэхэн YouTube брэнд. Миний бичлэгийн дээр лайк, комент, subscribe хийж байгаа та бүхэндээ эзэн сэтгэлээсээ баярлалаа. Миний бичлэгийг үзэж байгаа 98% нь ерөөсөө subscribe хийхгүй үзээд илээ шүү. Тийм учраас та нар маань бичлэг үзэхдээ subscribe дарчаад бичлэг үзээрэй. Баярлалаа. Тэр өдөр болохоор зүгээр л нэг энгийн өдөр байсан. Нөхөр нь талбай дээр ажиллаж байсан учраас Надежда талбай руу очсон. Тэр үед нөхөр нь баг зэрэг архиуцсан байсан. Тэгээ тэрийг Надежда нэг тоогоогүй. Яг тэгэхээр өмнө ч гэсэндээ жоохон архиуцсан байж байгаад тэгээ жоохон маргалдаад ч юм уу эсвэл нөхөр нь зүгээр унтаад өгдөг байсан. Өмнө болохоор тийм сүртэй ноцтой гар хүрж байгаагүй. Зүгээр хаяа нэг түлхчихсэн дэм тохиолдол болж гарч исэн. Гэхдээ тэр өдөр бүх зүйл оронгороо ирсэн. Тэгээ тэр өдөр болохоор нөхөр нь бүр улам их архиугаадсан. Тэгээд Надеждаг трактороос буулгаад трактороо тавихаар явсан юм байна. Тэгээ удалгүй нөхөр нь буцаад трактор дагаа хүрээд ирсэн. Тэр үед Надежда талбайгаар яг алхаж исэн зам дагуу. Гэхдээ нөхөр нь согтуу байсан ч гэсэндээ Надеждаг бүр маш сайн харж исэн. Тэгээд Надежда бас аюулыг жоохон мэдрээд замаар алхаж явж байгаа талбай руу шууд гараад жоохон зухдах маягтай явсан. Нөхөр нь яг нөгөөний Надеждаг дагаад эргээд тэр талбай руу иргэсэн. Тэгээ ерөөсөө энэ эмэгтэй зүгтах газар үлдээгүй. Тэгээ хамгийн эхлээд тракторын 2 дугуй нь хүлийн дайрсан. Харин дараагийн мөчөд хүнд даацын тийм том трактор бүх биеэр нь дайрч өнгөрсөн. Азар харин Надежда амьд байсан. Тэгээ одоо энэ Надежда гэдэг эмэгтэй ярьж ин л да. Би одоо яг тэр яс сугарж байгаа тэр чимээг насан туршдаа мартахгүй гэж дуурсан юм яасан. Тэгээ мэдээч одоо 2 удаа дайрсан гэхээр албаар л ингэж санаадгүй биш бүр хойноос нь ингээд дагжаад ингээд мөрөж байгаа зү. Тэгээ гар уцаа гаргаад өөр юм биеэр түрэн тусламж дууцсан байгаа. Гэтэйгчтэй хамгийн аимшигтай заяа нөхөр нь трактороосаа буугаад хурж ирсэн ээ. Юунтай ихтэй та гэрлүүгээ харъя гэж хэлсэн байна. Надежда түүнийг сонсоод ерөөсөө итгэж чадахгүйсэн. Бүр амар алцсан мааштай угаасаа мэдээж цус мос болоод ингээд бүр амар дайрагдсан багт чинь босож чадахгүй хөвтөж яхад чинь гэртээ ари гэж юу гэж байгаа юм тий. Тэгээ хамгийн гол нь нөгөө түрэн тусламж нь бас замаа болохгүй удажсэн. Тэгээд тэр хооронд нь нөхрийнх нь их чинь ирээд туслах гад нөгөө хөлнөөс татсан чинь айл хэдийн нөгөө бутарсан байсан. Аарцны яс нь улам хөдлөөд түнхний үеийн ингээ байрнаасаа мултраад гарцсан юм. Тэгээд дэмлэгт хүрэгдэх үед нь болохоор нөхөр нь бүр ингээ шаал эмчнэрт өөр юм яриадсан гинэ. Манай их нарын дээрээс мод унтсан гих мэтийн юм зүйлүүдийг ярьжсэн. Тэгээ Надежда тэр үед ингээд энэ бүхэн худлаа намаа ингээд дайрсан гэж юусоо хэлж чадаагүй. Яагаад тэгэхээр нөгөө түргэний машин дотор нөхрийнхээ өвдгийг тэрлээ твтцсэн. Тэгээд нөгөө нүд нь ингээд аяганаасаа бүлтрээд гараад ирсэн. Унжсан байсан гэх юм уу. Тийм байсан учраас Надежда хэрвээ би өмнөний хэлчих юм бол одоо манай нөхөр миний энэ нүдийг бүр ингэ сохлоод ингэ дээрээс дарчих юм болов гэсэн тийм айдас ч юм уу эсвэл намайг янз бүр болгоч бидий гэсэн айдасаас болоод юу ч хэлж чадаагүй тэр үед. Гэхдээ эмнэлэгт ирээд нөхөр нь байхгүй болсон үеэр Надежда эмчнэрт бол бүх үннийг хэлсэн. Мэдээж одоо эмчнэр угаасаа хараад мод унсан гэдэгт нь бол итгэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр биеийн дээр гүрэн тэр том тракторын дугуйны мөр угаасаа ойлгомжтой байхад тийм үстэй. Тэгээ Надежда ямар ч яаралтай шинжилгээнд ороод тэгээд олон цаг үргэлжсэн бүхэл нэг өдрийн турш хаалгаанд орсон. Эмчнэр болохоор яг Надеждаг амьд үлдэх хэсэгтээ бол итгэлтэй байгаагүй. Гэхдээ Надежда өөрөө бууж өгөхийг бас хүсээгүй. Тэр өөртөө ганцхан зүйлийг л хэлжсэн. Би үхэх болоогүй. Би амьд үлдэнэ. Хаалгаанд бүтэн шөнийн турш үргэлжсэн. Эмчнэр түүний амийг аврахын тулд бүхий л чадах зүйлийг хийсэн. Аарц нь бүр маш олон хэсэг болж бутарсан. Түнхний үе нь мултарсан. Мөрн мултарч төмөр суулгах хүртэл шаардлагатай болсон. Хоёр хавирга нь уушгийг нь хүртэл ингэ цоолцсон. Илэг нь хүртэл гэмтсэн. Баг эрүүл юм үлдээгүй. Нүүр нь бүр авах юмгүй бүр маш хүнд гэмтсэн. Тэгээд маш олон ойдол тавьсан. Тэгээ биеийнх нь бүр сайгүй гуурс. Өөрөө тэгээ амьсгалж чадахгүйсэн учраас бүр амьсгалын аппараттай хүртэл байсан. Эмчнэр ар гэрээхэнд нэглэхдээ ээж чинь эгч чинь дүү чинь амьд гарах магадлал нь бүр маш бага шүү гэж хэлжсэн. Надежда 2 удаа гэрэлжсэн. Анхны гэрэлтээсээ 2 охинтой. Тэгээд трактороор дайрдаг залуугийн нэг
охин ингээд нийт 3 охинтой. За тэгээд 2 том охин ямар ч гэсэн эмнэлгээр хурж ирээд ээжтэйгээ уулзах гэсэн чинь ээж нь бол татгалцсан. Яагаад тэгэхээр одоо салхиас хийх гэж байгаа ч юм уу тиймэрхүү юм хиймээргүй байсан учраас би өөрөө амьд гарна гэж итгэлтэй байсан учраас хүмүүстэй ерөөсөө уулзахыг хүсээгүй. Тэгээ би угаасаа амьд үлдэнэ гэдэгтээ 100% итгэлтэйсэн. Тэгээ хэд хоногоос том охинтойгоо л уулзсан. Тэгээ охин мэдээж ээжигээ хараад маш хуйлаад ээжээ чи л амьд үлдээрээ бүгдээр зүгээр л хамтдаа л цугай цаая гэж хэлжсэн. Яг тэр мөчийг бол Надежда ээж нь бол бүр ерөөсөө мартдаггүй гэж ярьж байна. Тэгээ удалгүй эмчнэр Надеждаг өөрөө ингэ жоохон амьсгалж эхэлж байгааг анзаараад тэгээ удалгүй одоо энэ эмэгтэй бол амьд гарах юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээ хамгийн гол нь одоо нөхрийн хувьд эхнэрээ дайрсан байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гомдолтой юм нь ямар ч арга хэмжээ аваагүйсэн. Тэгээ Надеждаг эрчим тэмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлэх үед мөрдөн байцаагч ирсэн. Надеждагийн хувьд мэдээж энгийн тасаг руу шилжсэн ч гэсэндээ биеийн хувьд, сэтгэл санааны хувьд, ухаан санааны хувьд бүрэн сэргийж амжаагүйсэн. Тэгээ тэр орж ирсэн мөрдөн байцаагч нь хамгийн амжигтай тэгж хэлсэн. Чи нөхрөөсөө угаасаа авах юм юу ч байхгүй. Чи энэ асуудлыг ингээл дуусгачаа гэж хэлсэн. Дараа нэг баримт гаргаж ирээд гарын үсэг зурсан. Тэгээд тэр үед Надежда шууд гарын үсэг зурсан. Тэгээ энэ эмэгтэй тухайн үед би түүнийг ерөөсөө шоронд хийх хүсэхгүй байна. Миний охины эцэг зүгээр л миний эмчилгээний зардал туслаасай гэж бодсон учраас гарын үсэг зурсан байна. Гэвч Надежда хэд хоногийн дараа тэр нэг аимшигтай үннийг олж мэдсэн. Тэр гарын үсэг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалцсан гарын үсэг байсан. Тухайн үед яг ухаан санаа нь бүрэн орж ирээгүй ямар гар үсэг зурж байгаагаа сайн ойлгоогүй юм шиг байсан. Энэ Надежда энэ бүхнийг ойлгосны дараа аль хэдийн оройтсан байсан. За үүний дараа бүрч аимшигтай өөрийнхөө сэтгэлд хүнд санагдсан бас нэг зүйл нь болохоор нөхөр нь гэртээ аль хэдийн өөр эмэгтэйтэй зүг амьдраад эхэлсэн байсан. Тэгээ удалгүй бас нэг шинээр нэг мөрдөгч ирээд тэр хэргийг шинээр сөхөөд өмнөх мөрдөн шалгалтад маш олон ноцтой алдаа гарсныг олж илрүүлсэн байна. Ширэн мөрдөн байцаагч хэрэгтэй танилцаад цочирсан байна. Учир нь ийм хүнд гэмтэл авсан хүний хэргийг бараг хаах шахсан байгаа. Надежда гэр бүлийнхэнтэйгээ хамт нийлээд өмгөөлөгч авсан хэргийг дахин эхлүүлэхээр тэнцэж эхэлсэн байна. За тэгээ энэ хугацаанд болохоор нөгөө нөхөр нь өөрийгөө хамгаалах гад янз бүрийн худлаа түүх зөхөж эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь Надеждаг трактороос өөрөө үсэрсэн штэ гэж хэлсэн байна. Түүний ярьснаар бол Надежда тэр өдөр ийм өргөн хөвсгөр ийм том даашин зүмссэн байсан. Тэгээ трактор явж явах үед даашинз нь тэгэлдээд тэгээ өөрөө унсан юм а гэж хэлсэн байна. Гэхдээ энэ тайлбар энэ худлаа мэдүүлэг дээр нэг л зүйл шууд батлагдсан. Яагаад гэхээр Надежда яралдаа төрхөн тусламжийн үйлчлэгээр эрэхтэй даашинзтай биш өмөц хамтдаа ирж исэн. Надеждагийн хамгийн хөвтөгчсөн зүйл нь зөвхөн гэмтэл бэртэл биш. Хамгийн гол нь өөрийнх нь нөхөр нь хайртай гэж хэлжсэн хүн нь трактороор дайраад тэгсэн дараа бүр ганц шудаа ирж уужилдаггүйгаагүй. Тэгээ эцэст нь шүүх хурлалаад 4 жил 9 сарын 20 ял авсан. Тэгээ ичгүй тэгээ дахиад дав заалдах болоод ялыг нь баг зэрэг хөнгөрүүлсэн юм байна. Тэгээ хамгийн тэнэг нь 3 жил орчим суугаад тэгээд хугацаанаасаа өмнө суллагдсан. Шоронгоос суллагдсны дараа тэр залуу ичгүй охинтойгоо уулзмаар гэсэн хүсэл гаргасан. Тэгээд охин нь угаасаа 10 настай болцсон, том болцсон юм ойлгодог болсон учраас охиноосоо өөрөөс нь асуугаад чи аавтайгаа уулзмаар байвал за би чамайг орохгүй гэд. Тэгээ охин бол аавтайгаа уулзъя гэсэн шийдвэр түрээд. Тэгтээ Надежда нэг л болцол тавьсан. Уулзалт зөвхөн өөрийнх нь дэргэд, өөрийнх нь гэрт байх болно гэж хэлсэн. Яагаад гэхээр өмнө босон хэргийг нөхөр нь худлаа зүйл яриад охинд нь буруу юм ойлгуулж өгтэй гэж санаа зовж исэн учраас хажууд нь уулзахаар шийдсэн байна. Тэгээ мэдээж Надежда энэ уулзалтаас бас нэг юм л хүлээж ирсэн. Уучлалт. Тэгээ дээрээс нь тэр олон жилийн турш яагаад гэдэг асуултайсан. Яагаад араас нь хөөж трактороор дайрсан юм бол? Яагаад? Гэвч Надежда энэ хоёр зүйлийн алийг нь шалж сонсоогүй. Трактороор дайрдаг тэр муухай залуу юу гэж хэлсэн гэж чи хүчтэй эмэгтэй юм аа. Маш их зүйлийг давжээ гэж хэлсэн байна. Гэвч хийсэн зүйлийнхээ төлөө уучлалж гуйсангүй. Яагаад тийм зүйл хийснээ ч хэлсэнгүй. Надежда өнөөдөр ч гэсэндээ одоо
ослын үр дагаврыг амсаад л байж байна. Түүнд 1-р группийн хөгжлийн бэрхшээл тогтоосон бөгөөд сар бүрийн тэтгэмжээрээ охиноо өсгөж амьдралаа залхуулж байгаа юм байна. Тэгээ бас бүр ипотекийн зээл төлд юм байна сар болгоо. Гэхдээ мөнгө бол хамгийн том асуудал биш. Тэр осол болсон үед 2017 он байсан. Арцгийн сэргээн засах мэс заслын үеэр суудлын мэдрэл нь гэмтсэн юм байна. Үүнээс болоод өвдгнөөс доошоо хүртэл бүр ямар ч мдээгүй байгаа юм. Хөлөө яг хаана гიშгэж байгаач мэдэрдэггүй. Хэвэн хүн шиг алхаж чадахгүй. Тэгээ сая өнгөрдөг 23 онд ч гэсэндээ түүний түнхний үеийг солилцсны дараа л эмчнэр одоо л нөхөн сэргийн хэмжлэгийг хийх боломжтой гэж хэлсэн байна. Нөхөн сэргийг төвд эмчлүүлэхэд нь маш их хэмжээний мөнгө хэрэг болдог учраас тэр мөнгө нь байгаагүй учраас тэгээ нөхөн сэргийг эмчилгээнд Надежда явж чадаагүй. Тэгээ энэ хуучин нөхөр нь бүр мөнгө ч өгөөгүй гэдээ. Тэгээ одоо Надеждагийн хамгийн том мөрөөдөл нь бага охиноо 11-р ангийн ядаж төгсөхт нь таяга төвшсөн байсан ч хамаагүй өөрийнхөө хөл дээр очиж охиныхоо төгсөлтийн баярыг хамт үзэх тийм мөрөөдөлтэй байна. Тэгээд мэдээж хамгийн том мөрөөдөл нь талент өөрийгөө хараад айхааргүй болох тийм мөрөөдөлтэй. Тэр одоо хүртэл алхаж сурахын төлөө тэмцэж байна. Нүүрэндээ дахин мэс засал хийх шаардлагатай байгаа. Нэг нүднээс нь өнөөдрийг хүртэл байнга нулимс гоождог учраас гадагшаа гарах бүртээ хар шил зүгдэг болсон байна. Тэр бүр зураг авах тааж нүүрнийхаа гэмтэл айл болох баг харагдахаар өнцгөө сонгодог гэж ярьжээ. Охин түнд ээж та зүгээр л харагдаж штэ гэж үргэлж хэлдэг. Гэхдээ Надежда өөрөө тэгж юусоо боддоггүй. Тэгээ Надежда ерөөсөө амьдралаа буруутгадаггүй. Яагаад заавал би гэж ч юм уу тий. Яагаад би заавал ийм зүйлд үрцэн гэж гэх мэт иймэрхүү зүйл ерөөсөө боддоггүй. Харин өнөөдөр хүртэл охиныхоо төлөө ураг шалгахыг сонгосоор байна. Хамгийн харамсалтай нь түүний трактороор дайрсан хүн өнөөдрийг хүртэл түүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй. Зарим шарах цаг хугацаагаар идэгдэг. Харин зарим шарах насан туршдаа үлддэг юм байна.